Монгол улсын дипломат албаны түүхийг шинжилэн бичиж, гадаад харилцааны салбарыг хамгийн удаан бөгөөд үр дүнтэй удирдах байгаа эмэгтэй удирдагч олон улсад эх орныхоо нэр хүндийг өндөр дүргэж аваа дипломатч улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд Батмөнхийн Бацэцгийг урьж байна. Баярлалаа. Ризий өртөг. Хүлээж авч ирсэнд одоо Монгол улсын гадаад харилцааны салбарыг маш урт удаан бас одоо өр бүтээлтэй гайхалтай удирдах яваа танд одоо маш их одоо үзэгчдийн хүмүүс баяр хүргье. Баярлалаа. Тэгээд таныг сайд болсноос хойш Монгол улсад бол маш олон одоо гадаад төрийн альчлууд одоо хийсэн төрийн тэргүүнүүд бүгдээр ирсэн одоо бараг тоолж барахгүй. Тэгээд тэр дотор бас маш сонирхолтой зүйлүүд басны нэг нь одоо дэлхийн 8 тэрбум хүний одоо талаас илүү хувь нь шүтэн биширдэг одоо агуу ромын pop хурж ирсэн. Тэгээд энэ түүхийг тантай хуваалцмаар санаж байна. Тэнд ингээд бэлэг дэмбэрэлтэй аюул сонин зүйлүүд болсон учраас тэрийг одоо таны амнаас бас сонсвол илүү сонирхолтой болов гэж бодоод. За тэгээд Ромын папын альчлалаас гайхамшигтайсэн. Манай чинь католик шашинт нь зөвхөн штэ. Тэгээд тэгтээ яагаад Монголд ирсэн бэ гэхлээр 1245 онд одоо урьдсан. Манай Гүйг хааны урилгаар 777 жилийн дараагаар Ромын пап Монголд альчилж байгаа гэдгээрээ их түүхэн альчил байсан. Тэгээд энэ альчил бол гайхамшигтай. Ер нь бол тэгээд ойрын жилүүдэд бол давтагдахгүй тодорхой. Тэгээд дипломат албанд бол одоо шашин бас одоо бид нар Монгол улс шин их тайванч бодлогын хажуугаар дэлхийн бүх шашинд нээлттэй байдаг. Тэгээ яг католик шашин биш. Ер нь бол одоо маш түүхэн энэ урилгын дагуу ирж байгаа гэж үзсэн. Тэгээ тэр үед 1246 онд одоо Плано Карпини гээд Санмартан одоо Эрдэмтэн аялагч ийм хүнээр хариу Гүйг хаанд одоо загтал авчирч өгөхдөө бараг жил гарan явж ирсэн байдаг. Тэгээ энэ үгээр одоо энэ их түүхэн өвөрмөц альч дэлхийд даяараа Монгол улсыг бас гайхаж биширч харж одоо олон католик шашин 3-4 тэрбум хүнд тэр хүний өдөр тутмын хөдөлгөөнийг ажиглаж идэг хүмүүст бол Монгол улсыг гайхамшигтай сурчилсан. За тэгээд Ромын пап бол Монголын түүх, соёлыг, манай зан заншлыг, Монгол хүний онцлогийг, за манай эзэнт гүрний бол маш сайн судлаад ирсэн байсан. Одоо 777 жилийн өмнө бол дэлхийг эзэлж ирсэн хүмүүс бол айгүй онгороо захиа бичсэн байсан шүү дээ. Эр уулзсан тэр гэдэг тий. Тэгээд би тэр нөгөө онгоцны тухай ярьдیں۔ Та тэрийг бас манай үзэгчдэд яриул. Тэр амар сонир тохиолдол байсан. Бас одоо нөгөө бэлэгдэл юу хэмдэ их өвөрмөц тохиолдсон. Бид нар ч өөрөө анзаараагүй. Ромын пап айлчлал хийчихэд буцахтаа одоо нислэгийн талбай дээр гэсэн үг шүү дээ. Гэгэн ширээд улсын одоо төрийн тэргүүн гэж явдаг. Ромын пап буцах гад ингээд онгоцно да суугаад бид нар яг үдээд зогсож исэн чинь манай Мяти Гүйг хаан гэдэг нэртэй онгоц буугаад газардаад тэгээ тэр хоёр онгоц яг ингээд зөрөөд явсан байхгүй. Тэгээ тэрийг нэг зурагч нь бас зургийг авч амжсан байсан. Тэгээ тэрийг бол бид нар их гайхамшигт тохиолдол зүгээр санамсаргүй явдал биш гэж аль тал нь үзсэн. Яг тэгвэл 777 жилийн өмнө Гүйг хаан ир гэсэн. Тэгээд Гүйг хаан одоогоор байхгүй ч гэсэн Гүйг хаан гэдэг Мяти онгоцтой зүрээр Ромын папи одоо онгоц зүрж явсан энэ тохиолдол бол би ч гэсэн ингээ гайхалтай зүйл гэж. Тэгээд тэр баг point 777 байлоо тий. Тэгээд бодоод үзэнгут энэ нөгөө нэг та одоо ингээд артлынх нь бас нөгөө нууц архивд орж исэн гэсэн. Тэгээд тэр том бичгийг бас яг захиаг нь буцаад Гүйг хааны захиаг бас Монголд авчирж исэн энэ төргээд энэ гайхалтай түүхүүд. Тэгээд ер нь бол та зөндөө олон орноор айлчилж исэн баг. Сүүлд би бас таны нөгөө Вьетнамд явсан айлчлалын тухай үзэгчтэй хуваалцвал айгүй гой санагдаж байна. Тэнд очиод нөгөө Монгол адуутайгаа уулзсан гэх хаашаач тий. Одоо тэр юу гэж ярих вэ? Тэр Вьетнамд Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлал болсон юм. Тэгээд тэр чинь 2 жилийн өмнө шүү дээ. Тэгээд Вьетнамд очисон чинь тэр айлчлалын хөтөлбөр их гоё сонирхолтой Монголоос ирсэн адуун дээр биднээсийг авчиг гэсэн багхгүй. За тэгээд тэр нь Морьц цэргийн хороо. Морьц цэргийн хороог байгуулаад тэгээд Монголоос нэг 100 адуу авч утсан байлээ. Нэг 5-6 жилийн өмнө. Тэгээд энэ Морьц хороог байгуулаад Монгол морийг одоо их дэсвэр төвчээртэй хатуужилтай гэж сургаад
Тэгээд тэр морь цэргийн ороо нь одоо харт тамхитай тэмцэх, гэмт хэрэгтэй тэмцэх. За тэгээд сүүлд нь бас төрийн ёслолд бас ашигладаг. Тэгээ маш гой сургаа. Тэгээ тэр адуу маань үржээд бас 180-аад толгой болсон байсан. Тэгээ тэр одоо үзүүлбэрүүдийг биднэрт үзүүлсэн шүү. Монгол морийг одоо үнэхээр гайхамшигтай сургацсан. Аргагүй л одоо түүхтэй баатарлаг ард түмний адуу нь хүртэл ийм байд юм байна гэ Вьетнамд их бахархаа. Тэгээ баг хүнээс илүү халамжилдаг, маш гоё орчинд бас арай сэрүүн бүстэй байлгадаг гэд. Тэгээд очисон чинь Монгол адуу Монгол хүний таньдаг гэд ярьсан байхгүй манай элчин сайдын яамныхаа. Тэгээ бид нэр ингээ яваадсэн чинь нэрнгээс Монгол хүнийг хараад үүрсээд зарим адуу нь ингээ яг нулимсан ойж бид нар амар өрөвдөөд уйлаад тэгээд бид нар за энэ адуу 20-од адуу нилээ одоо хөшөрсөн. За тэгээд манай айлчлалын багийнхаа ерөөсөө энэ Монгол адууга Монголдо авчиа нутгаа санаж байгаа. Тэг Монгол хүнийг хараад таньдаг, үнрээр нь таньдаг. Тэг дагаа явааддаг гэдгсэн чинь амар өрөвдөд. За тэг адууга авчигээд тэгээ одоо нэг 20-од одоо нилээ настай болцсон байгаа адууга Монголд авчрах энэ ажлыг зохион байгуулж байгаа. Хамгийн гайхамшигтай. Тэргээ албаа хаагаад дууссан адуунууд тий? Энэ Монгол адууг ингээд гадагшаа аваад явахаар хол явахлаар нутаг руугаа гүйдэг гэд монголчууд мэддэг штеп. Мэдээж нутгаа санаж байгаа. Тэгээд монголчууд адууг дээдэлдэг. Дэлхийн адууны өдрийг бас бид нэгдсэн үндэсний байгууллага дээр тогтоолттой болсон. Дэлхийд даяараа Монгол адууны өдрийг Монгол санаачилсан. Тэгээд тэрнийхээ өрөөнд ч гэсэн одоо Монгол адууг Монголд нь одоо өтлөө дэрхийн цагт нь авчирч нутагтаа одоо амьдарч байгаад одоо эцэслэх энэ боломжийг олгож байгаа. Тэгээ Вьетнамд бас гайхсан одоо хүн шиг ингээд нутагтаа авчиргээд. Тэгээ энэ чинь дипломат харилцаанд бас их гоё. Адуугаараа бид нэр ингээд Монгол улсаас сурчилж байгаа бас нэг зөөлөн өвчний бодлого учраас Вьетнам ч гэсэн намын засгийн газрын саналыг гайхаж их гоё хүлээж авсан. За гайхалтай. За би таны гэр бүлийн хүнийг бас танилцуулмаар байна. Энэ бас гайхалтай хайрын төөх тий. Монгол улсын начин одоо Ганбат гэдэг одоо начин дипломат хүн хоёр тий. Бүх хүн дипломат хүн хоёрын хайрын төөх яаж ихсэн юм бол тий. Та бол бодвол одоо гэртээ яг ингээд цомцоогоо суугаад надтай ярьж байгаа шиг айгуу дипломат ярьдаг байдаг. Та хоёрын хайр яг яаж ихсэн? Энэ одоо энэ жоохон онцгүй зургийг олоод ирсэн шүү. Би болсон зураг та энэ гэхгүй юу? Тийм за бид хоёр ч их жоохондоо танилцсан. Бараг 20 настай 18 өстой оюутны байранд Монгол Улсын их сургуулийн оюутны байранд танилцсан. Манай нөхөр ой инженерийн анги. Би олон улсын харилцаанд сурж исэн. Тэгээ би дархан даравд өссөн байсан. Манай нөхөр өвөр хангаа бүр цумын яриад. Тэгээ бид хоёр ч бүр ингээд нэг нь хоттой охин. Тэнгэр газар хоёр шиг соёлын ялгаатай юу хэ нөгөө шал өөр ертөнцийн хоёр хүн нийлээд би юунаас айгүй хэм сураад тэгээ би одоо ингээд хөдөөний үнэтэй суусандаа маш их баярлалаа. Таныг яаж эргүүлж ирсэн тухай яриа л та хоёулаа. Оюутны байранд. Тэгээ оюутны байранд тэгэл байнгын тааралддаг л 2 жил өдөр шөнөгүй тааралдах харч хүн чи өөр хүн ерөөсөө харагдахгүй нүдэн тэгээ. Тэгээд тааралдах гэж одоо Ганбах яадаг гэсэн юм. Оо тэгэл нэг автобусны буудлын дээр очихоор энтэй талаар нь явал нөгөө талаар нь төрүүлэг өгөө очичдаг. Тэгэл шатан дээр төрүүлээ гараад ирчдэг. Айл дороо гараад ирээ гадаа зогсож идэг. Айгу ич хиттэй. Хаашаа харна гэж байж идэг. Тэгэл Ганбаа гэдэг ганц л хүн. Айгу их цэвэрч болсон гэж та Ганбаа. Оо амар цэвэрч одоо таарлт болгонд л нэг төмпөнтэй ус гуцсаар их л цэвэрч хөдөөний өнгөхэд байнгын юмаа угааж цэвэрлээд явж идэм байл. Анхны сэтгэл нь их цэвэрч хүн байна л гэж бодсон. Дараа нь нөгөө яг манай ээж авчин нягтлан бодогч номын хүмүүс байсан жижигхэн биетэй над шиг тэгээ манай нөхөр чинь том биетэй барилддаг. Тэгээ би өөрөө спортод их дуртай болохоор надаа энэ тамирчин дээрснээс оюутны байранд нэлээд жоохон юм хулиган дуу сахилахгүй цодон цохоо тэр үед чинь огтуч нэг тийм баатарлаг үн дуртай шүү дээ. Тийм тэгээд тийм их баатартай сууж ин гэж бодсон шүү дээ. Би чи нөгөө их романтик охин байсан аюух дуу шүлэг сонирхдаг тэгээд хөгжим сонсдог. Тэгээ нөө танилцчаад надад таалагддаг янз бүрийн ярихаар би нөгөө хөдөө ах уу амьдрал мал тэгэл ээжийг их ярьдагсан байхгүй. Тэгээ би ээжийг их ярихаар ээжийг их хүндэлдэг хүн байна гэж бодоод тэгээ би нэг удаа санаандгүй чи шүлэг сонирхдаггүй гэсэн чи үгүй гэхгүй юу. Тэгэхээр миний царай айгу сонирмсан гинэ. Тэгээ тэгсэн чинь
7 хоногийн дараагаар утсаар ирсэн чинь Бавуугийн лавгсарангуй нэг юм номыг бүтнээр нь хийжилсэн байсан баг. Тэнийг найрахтаад. Тэгээд тэр шүлэгнүүдээс нь надад уншиж өгөөд тэгэхээр тэр үед надад нөгөө жоо хөвгтсөн болохоор чамааг байхгүй бол цамцаа даахгүй өдр гэдэг шүлэг уншихаар амар ичээд. Тэгээд одоо тэр шүлэг шүлэг өшөөд 20 охин ээж 20 би чамааг байхгүй цамцаа дуртай болсон. Одоо хүртэл тэр шүлэгнүүдээ уншдаг шүү дээ. Одоо бол зөгч юм үү те чамааг байхгүй цамцаа даахгүй гэх. 30 жилийн дараа. Та чи тэгээд нөгөө хөдөөний одоо яг одоо хөдөөний хүмүүст одоо бэр болоод очихоор одоо яг ямар яаж хүлээж авч одоо анхны одоо тэр уулзалтуудыг бас одоо тийм манай хүүхдүүд хүртэл кино шиг ярддаг тэр анх бэр болоо очиод өөр ангаа бүрд сумчаа одоо Эрдэнэ санд Төв аймгийн Эрдэнэ сантаас Батхан уул руу 9 тасархаар 30 км яваад очдөг байхгүй. Тэгээ анх автобусан суугаад Эрдэнэ сант ороод тэндээс хоёр ах нь моциклтай ирээд битэрийг нэгээр нь сундлаад явчихсан. Тэгэл би ч одоо нэг харигт очиж байгаа юм шиг хөдөө хадам ээжийнхаа гэрт очиод тэгэл хамгийн анхны шөнө хондог байхгүй. Өдөр нь очиод айгу ажилласгаа харуулах гал авдар савын цэвэрлээл, гэрийн цэвэрлээд оройн хоол хийгээл тэгэл яг би багадаа нөө буурайжиндээ өдөө очдөг байсан болохоор ерөнхийдөө мал өдөө аж ахуй мэддэг гэж бодоод тэгээ өглөө нь одоо нөгөө манай ээж загсан байхгүй за чи одоо өдөөний бэр болсон өглөө их эрт тосдээ шүү одоо тэгээ дүнэ малнаас нь саалцаад сааж чадахгүй ч гэсэн хувь бариад тэр зилрүүн тэгээд очиод олигтой шиг багаар би өглөө ер нь жоохон унтдаг байхгүй юу тэгээд 7 цагаас өмнө баг босч үзээгүй ариг шиг юм 8 цагт хичээлдээ явдаг хүүхд тахта тэгээд өглөө нь босоод амьдаа айгүй эрт босоод ингээл өглөөс хэрээл 6:40 болж исэн баг айгүй эрт сэрчлээ эрт туснаа гэж бодсон чинь өглөөний айлын чи хамаг ажил дууссан. Өглөө 5 цаг дууссан. Үнэ малаа саагаад малаа тэгээд бэлчээгээд тэгээд сүгөө хөрвүүлээд яг ингээ боссон чи хадам ээж миний орны урд суужсэн. Тэгээ амар ичээд яана одоо тэг үнэ л хэлсэн би одоо өглөө эрт босч чаддгүй маа гэд. 6-д босчлоо гэд. Та 5 туснаа хэлэхгүй гэд. Тэгээ нөхөртөөгөө нэг юм тохирсон. Ер нь би насан туршдаа өглөө эрт босгүй юм магадгүй шүү. Өглөөний цайгаа чи өөрөө хийгээ уучиж байгаарэ. Бусдын ажлыг би хийнэ гэд. Тэгээ одоо манай нөхөр өглөө л эрт тусна бус бүх ажлыг би хийдэг шүү. Гайхалтай. Энэ зураг чи нөгөө нэмээ олтоо оюутан байхдаа өсөөд баян хүнтэй суучих үед тэгээд. Тийм зураг байжсэн шүү дээ. Манай хүн чи бүх түүнээс бол насны зөрүүгүй шүү дээ та хоёр ч юм ба. Тэгээ манай нөхөр сэтгүүлчдээ асуусан гэсэн та эхнэрээс хэд ах вэ гэсэн чи би чинь залуутай их гоё залуу байсан шүү дээ. Тэгээ барилддаг. Тэгээ энэ яг нөгөө бэлтгэлд гараад залуучуудтай сар хөдөө наранд нөө зориуд бие борлуулад наран шаарддаг шүү дээ бөхчүүд чи. Тийм үеийн зураг байна. Тэрнээс манай нөхөр гоё хүн гэдэг. Тийм. За одоо энэ бас нэг юм гайхалтай зураг байна. Энэ бол одоо Оросын улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, бүгд найрамд хятад улсын гадаад хэргийн сайд Ван Йитэй 3 улсын одоо хамтын уулзалттай гурвалсан. Тэгээд энэнийг хараад монголчууд маш их бахархал төрсөн. Тэгээд энэ түүхийг бас дипломат ажилтнуудын түүхэнд одоо танаас бас асуувал одоо бас яг өөрөөс ч сонсож байгаа. За энэ маш гоё зураг, бэлэг дэмбэрэлтэй. Дээрээс нь их ховор түүхэн зураг гэж би хувьдаа боддог. Тэгээд манай хоёр хөрш одоо бидний мөнхийн хоёр хөрш хоёр агуу улс төрч за хоёулаа их олон жил нэг нь бараг 20 жил нэг нь 15 6 жил гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа. Би наад хоёрыг ч одоо ажил амьдралын туршлагаар бол хажууд нь хүүхэд. Тэгээд хүүхдүүдээс нь ч залуу штэ бараг тий. Тэгэхээр энэ хоёр хүнтэй ингээд нэг хувь цайгаар гэх юм уу та ингээд нэг цаг үед гадаад харилцааны сайд хийж байгаа та маш их баярлаж бахархдаг. Тэгээ энэ хоёр хүнтэй энэ зураг бол их түүхэн зураг. Энэ Нью-Йоркт нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн үеэр гадаад харилцааны сайд нар ер нь дэлхийн бүх улсын ерөнхийлөгч нар очдог. Гадаад харилцааны сайд нар цуглардаг үе. Тэгээ энэ үеийг хоорондох уулздаг байхгүй цаг ашиглаж. Тэгээд 3 талт уулзалт гэж ер нь одоо манай 3 тал байгаа. Ингээд манайх чи энэ хоёр хөршийн дунд ганцаархна байдаг улс. Тэгээд далаад гарцгүй. Тэгээд энэ хоёр улстай гурвалсан энэ
3 гадаад иргэн сайдын уулзалт гээд бид нэр 2 жилд нэг уулздаг. Энэ уулзалтыг хийх гээд явсан. За тэгээ энэ аяг бас хөгжилтэй энэ үеэр бид нар Нью-Йоркт ингээ 3 талаасаа энэ 2 сайдын байгаа газар ингээд очийгээд тохирсон чинь бид нар яг ингээд цагаа тохирч очих гэжсэн чинь гинт зам хагаад Трамп ерөнхийлөгч нь одоо нүүгийн байрлал үргэж ингээд тэгээ бүх замыг хаачгаар чи одоо нөгөө давгдшгүй хүчин зүйл гэдэг шиг яалтчгүй амжихааргүй болцсон байхгүй. Тэгээ би баг 30 минутын дараа зам нэгдээд очиход би жоохон санаа зов яг 3 яамны протокол ёслолын ажилтнууд ингээд ийм тийм боллоо гэдэг шалтгаануудыг хэлсэн ч гэсэн дараагийн уулзалтууд нь ингээд бүр цаг, минут, секундээр тохирсон байдаг учраас би за одоо энэ бараг болохгүй нэ энэ уулзалт нөгөө тэр 2 хүн юу гэж намайг үлээгээ сууж байгаа вэ? Дараагийнхаа уулзалт руу ингээ явахаас өөр аргагүй болсон гэд бодоод очсон чинь 30 минут хоцроо очсон чинь манай 2 гадаад сайд гадаа хоёлоо хүлээгээ зогсож ирсэн наваад эмэгтэй хүн гээд хоёулаа ингээд гараа оруулж байгаа энэ бас тэгээд манай 3 улсын тугийг ингээд тавьчихсан. Тэгээ энэ 2 сайд маань хоёулаа дипломат бас тэгээд сайхан ийм дипломат ирчүүд тэгээ намайг бас их гоё эмэгтэй хүн гэдгээр нэг хүнддэгдэг. Тэгээ яг хоёулаа ингээд уулзалтынхаа өрөөрөө замаа заагаад ингэж байгаа зүрх. Гайхалтай. За би дипломат ч хүнээс нэг дипломатч биш л асуулт асуух гээд байна да ер нь. Ер нь зүгээр эмэгтэй хүний талаасаа ингээд таныг харахад энэ үсний засалч надад их сонин одоо хизээ шийдсэн засалт юм болоо гэж боддог байхгүй юу? Жишээлбэл та одоо урт үстэй байж үзсэн үү ч гэдэг юм уу те? Эсвэл одоо энэ имиж танд одоо хизээ ингээд те ийм байвал зүгээр юм. Эмэгтэйчүүд ихэвчлэн одоо нийтлэгээр бол те үсээ ургуулад ардаа боох юм уу бүржилгадаг штэ те. Таны хувьд бол нэг эрэгтэй маягийн ийм засалтыг одоо хизээ сонголт хийсэн бэ? Хүүхд таахта би ч аягүй урт үстэй байсан штэ. Тэгээд нөгөө манай хүүхдүүд хүртэл итгэхэ байлцсан бүр жоохонд нь үсээ тайраад тэгээ нөгөө амар байхгүй нөгөө миний үс өөрөө буржгаар тэгээд тайраал угаагаал болоо. Тэг хүн болгоо намайг өглөө болго үсээ сэнстэл янзалдаг гэж боддог. Тэгээд яг хөө эрэгтэй хүмүүс таалагддгүй юм. Бүх эрэгтэй үсээ ургуул гээд урт ус гоё эмэгтэй л гоё харагддаг гээд надад нөгөө ажил сурцсан болохоор тэр юм уу тэгээд дэвтийхэн байдаг. Тэгээд одоо бол баг өөрчлөхгүй баха. Нэг ургуулж утсан ч аяг хэцүү юм билээ үсээ ургуулж. Арчлан тэгээд янз бүр болчихно өглөө болгоно. Тэгээд бараг 20 жилийн бүстэй байна. Тэгээ хүүхдүүдтэй сайхан нөгөө оюутан байгаагаа зураг үзүүлсэн ингээд сүлжээд урагшаа амжуулсан зураг. Тэсэн чинь бараг энэс овртаа харагч гэж. Яг энэ нөгөө гадаад харилцаанд таны амжилт гаргаж байгаа зүйлсүүдийг бид ингээд байнга мэдээлэл авч идэг те энэ доктортой байх гэдэг аюул чухал юм байна. Тэгвэл бас энэ ажилд энэ царайлаг байдал ер нь бол давуу тал болж чаддаг болов? Мэдгүй. Манай зүгээр над дээр би өөр дээр анзаарсан нэг зүйл бол дээл аюул чухал. Монгол үндэсний хувцас хүн болгоо хараад энэ үндэсний хувцас өмссөн байна гэж бодно. Хоёрдугаарт энэ дээл чих өрмөц хийцтэй учраас хүн аюул амархан чийжилт юм болоо. Тэгээ Аз хүн богинохон үстэй зүгээр яг надтай танилцсан хүмүүс намайг дараа нь хоёрдугаар таарахаар бид нар чи олон мянган хүнтэй ингээд таарлахаар дараа нь таньдгүй штэ тий. Тийм асуудал дээр бол давуу тал бол ялчгүй дээл байдаг. Намайг хүмүүс амархан зээжлээд дараа нь таарлахаар Монголын сайд явж гин Монгол хүн байна гэж бол мэддэг. Баярлалаа. За би одоо таны нөгөө буцаад гоё хүүхэд нас руу ч очиод энэ шоу нэвтрүүлэг юм чи одоо ажлаас илүү баг насны чимээгээр та хүүхэд тогтоо уушуугаар хичээлдэг байсан жиг шиг тий. Тэгэхэд одоо шүлэг найраг их зохиодог гэсэн нуграач байсан, дуулдаг байсан гэдэг айгүй олон юмнууд хийдэг байсан. Тэр учраас би таныг нөгөө тоогооч байсан түүхч аяагүй надад амар сонирхолтой санагдсан. Тэр түүхээ ярьж өгвөл би чинь айлын том охин тэгээ манай ээж хоёр чинь цаг наргүй нягтлан хүмүүс чинь дээр үуч нөгөө сампингаар боддог. Тэгээд ялангуяа тайлан балаас гарахаар хэдэн хоног баг гэртээ ирэхгүй өдөр шөнөгүй ажил дээрээ. Тэгээ би хоёр дүүгээ хоёр хүүхчээ өсгөөд тэгээ айлын том учраас нөгөө гэрийнхээ бүх юм хийдэг. Тэгээ хажуугаар нас их сэргэлэн хүүхэд байсан юм уу? Одоо бодоход торт хийж зардаг байсан. Тэр л сонирхолтой байж магадгүй. Тэгээд нэг түүх яг хоол одоо яг л одоо тэр үеийн хүүхдүүд бүгдөө л тийм байсан л да. Нөгөө Гуанз ресторан гэж баг байхгүй
өдөр ээж аав нь гэртээ ирж цайгаа уудаг гэсэн шүү дээ. Тэгээ хоол идэг. Тэгээ би нөгөө нэмж давуу талаа ашиглаад би нарийн бов торт өдр хийдэг. Тэгэнгүүтээ тэрүүгээр мөнгө олж болох юм байна гэж бодчихгүй юу. Дүүтэйгээ хамт манай дүү гипс цутгаад баримл хийгээд би тэрийг ингээ будад цоохорлоод зардаг. Тэгээд торт хийж зардаг байлаа. Тэгээд нэг удаа манай ээж ажлын газрын нэг ихч дөрсөн өдөр нь болох гэж байгаа торт захиалахгүй надаа. Тэгээд тортыг тэр үед нөгөө лаацтай молко өндгөр кексээ зурдаг. Тэгээд лаац ингээ задлал торт ихээр манай эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй дэрсгэн. Тэр хоёр тэр лаацыг булаацалтаад нөгөө үлдсэн молког иддэг. Тэгсэн чинь нэг удаа яг тэр тортыг хийжсэн чинь нөгөө хоёр чинь зодолтоод нөгөө лаацаа булаацалтаад тэгэхээр би булааж аваад нөгөө эмэгтэй жижиг дүүдээ өгчихгүй юу. Тэгсэн чинь манай эрэгтэй дүү уурлангуудаа нөгөө кексийг бацаа хийждэг ба. Чимэглэг байсан. Тэнгүүт нь би уйлаад одоо цаг нь олцсон. Дээрээс нь дахиад молко өндөх чинь бөөн зардал дэлгүүрээс очиж аавн тэгээ амжихгүй учраас нөгөө лааза буцааж аваад үлдсэн молкогоор нь кексээ наагаад эвлүүлээд тэгээд ингээ аюу гой чимэглээд цэцэглээд тэгээд нөгөө барид очдөг байхгүй нөгөө ихч дээрээ. Тэгсэн чинь нөгөө ихч өстө гоё болсон байна. За минь дөө одоо цуг манай төрсөн өдөрт орчих гэдэг. Гэрт нь ороо сууж оройжонго бүр яс авталцаад одоо нөгөө тортыг зүсгээр нөгөө хамаг сорвинд гарч ирээ. Тэгээд одоо загнах ах гэж бодоод тэгээд зүсээд бүгдөө хуваажтай баярлаад тэгээд дараа нь их гоё боллоо гингүүт нь би өөр сэтгэл зовоо олдгоо. Тэгээд хэлэхгүй ингээд жоохон юу яцсан юм аа. Эвдлээд кексийн ингээд бадцсан. Тэгээд буцаага эвлүүлээ яцгс чи хүүш наа чи харин шин санаа байна. Айгуу гоё амттай болсон. Ер нь баг бадцчихагаад кексэнд айгуух молко шингээгээ хийчихвэл илүү амттай болсон байх. Тэр хөвчлөлтэй. Бацдаг торт. Гол нь мөнгө авчихсан. Тий, санаа зовоод одоо ингээ үннээ хэлдэг одоо бас энэ зан чанар чинь бас дипломатчсан бас айгүй тийм чухал юм гэж бодож. Би яг тэгвэл орчин үеийн одоо дипломатууд илүү их гадаадад их олон сурж мурдаг. Тэгтэл бол та бол Монгол Улсын их сургуулийг төгссөн. За мэдээж яг Голландын Мастрихтийн их сургууль мэдээж бакалавр магистр хийсэн тий. Тэгэхээр ер нь яг юм өөрийнхөө улсын сургуулийг төгсөөд тэгээд одоо энэ гадаад харилцааг авч явж чадна гэдэг олон хүмүүс тийм ихтгэл найдвар өгсөн байгаа. Тэгэхээр ингээд одоо яг нөхцөл байдал яг ямар байгаа вэ бас тий. Тий, манай Монгол Улсын их сургуульчид академик боловсролыг маш сайн олгодог шүү дээ. Би бол одоо хүүхдүүдэд жишээлбэл Монголд дээд сургууль төгс гэдэг. Яг л одооний хүүхдүүд залуучууд хүүхд байхдаа англи хэл сайн сурж штэ. Тэгэхээр хэл сурахын төлөө гадаад явахгүй Монголдо сурж боловсрох нь маш чухал. Тэр хүний ирээдүйн амьдрал хамт олон нийгэмших найз нөхдөдтэй өвчнө хүн чинь үе үеэр амьдрт юм чинь. Тэгээд би Монгол Улсын их сургууль төгсөөсөн анхны баг гадаад харилцааны сайд баг. Анхны ч байхдаа одоо мэдээж байсан баг. Тэгэхээр гадаад харилцаа Монгол би тэрүүгээр бол аюу бахархдаг. За манай гадаад харилцааны яамны одоо хүний нөөцийнх нь баг 50-аас илүү хувь нь дотоодын төгсөгчд байгаа. 1 2 3 дугаар хэл гэж ярьдаг манайхаа үндсэн 2 хэл заавал эзэмшсэн баг шүү дээ. Тэгэхээр гадаад талын мэдлэгийн хувьд бол дотоодод төгссөн төгсөгч гадаад төгсөөс баг илүү идэг. Илүү идэг. Одоо тэгээд монголчууд угаасаа хэлний авьяастай. Хэл бол тийм одоо асуудал биш. 2 3 хэлийг бол маш өндөр түвшинд эзэмшдэг бичгийн ярианы одоо хэлцээ их. За тэгээд дипломат хүнд чинь гол нь нөгөө хэлцээ их ур чадвар, мэдрэмж, тэгээд одоо энэ мэргэжил маш их хариуцлага, ёс зүй шаарддаг. Тэгээд тэр утгаараа бол манай дипломатууд ихэнх нь дотоодыг болж байгаа. Ямар ч үндэсний аюулгүй байдал талаас ч бодсон дотооддоо дипломатуудаа бэлдэх ёстой гэж үздэг. Тийм учраас их сургуульд байгаа олон улсын харилцааны сургуулийг би маш их дэмждэг. Тэнд сурж байгаа оюутнуудыг дадлага хийх. За манай одоо дипломатууд очиж хичээл заахыг бол дэмждэг. Гайхалтай байлаа. Өнөөдөр бидний таньд Монгол Улсын гадаад харилцааны сайд Баццэг байлаа.